орой минь өнийг өглөө үзэж байгаа л өглөө минь өдөр үзэж ивэл өдрийн минь төргийа. Ингээд дараагийн бичлэгээр уулзж байгаа та боштой байна. Энэ бол Дими Балер байгаа. Энийг тавих хаа. Тэгээд миний бодог жоохон арилсан байна. Гэхдээ зүгээр дээ. За энэ удаагийн Дими Балераагаар болохоор би нэг 5-6 зүйлийн тухай ярих гээд энэ дээр өөртөө сануулах гад бичсэн байна. Тэг баламгдан үйл явдлаасан. Тэг хин чараагүй гэж бодож байгаа ч гэсэн яг хүндээ камерт ичгдээд үлдсэн л байх л та. Багадаа итгэдэг байсан худал зүйл. Би амьдралыг ингээ худлаа гэж боддог байсан зөө. Сонсож байгаа хүн амар сонир сонсогдох бах та. Гэтэ би яг юм яг хидтэйгээ бол санахгүй байна. Гэтэ ер нь бол жоохон байсан. Тэгээд нэг тийм нүд одоо унтчаад тэгээ өглөөс ирээд нүдээ нээхэд би ингээд яг өөр амьдрал сэрнэ гэж боддог байсан. Эсвэл би ингээд өөр орон дээр ч юм уу. Эсвэл би ингээд харь гариг биш заяа. Гэтэ зүгээр би юм өөр ертөнцид тэгээ юм дэлхий дээр биш өөр ертөнцид өөр гариг ч юм уу. Тэгээд тэгж боддог байсан. Тэгээ нэг ер нь дэлгэрүүлээд ярих юм бол ер нь надад зөм дуугасаа яг нэг тэр үеийн төсөөлөл зөндөл байдаг л та. Тийм төсөөллүүд байдаг байсан. Тэгээд нүг яг юм амьдралд байгаа зүйлсүүдийг нэг бол асар том хэмжээтэй эсвэл амар жижигхэн бяцхан зүйл гэж боддог байсан. Яагаад нэг та нар би яг тэр хүүхлийн нөөнийхөө нэрийг сандгүй. Багваха цэцэг шиг юм юун дээр дотор нэг амьдрал өрөндөн штэ. Тэн дотор амьдрал өрөндөө шиг яг тийм сэтгэхгүйгээр гэх юм уу та. Тэгэж бас итгэдэг байсан. Тэгээд сүүлийнх нь болохоор яг худал гэхин цаашаа гэтээ ямар ч л яасан би ингээл одоо хүүхэд нас гэл ярангуут ингээл яг үндэ миний хүүхэд нас чинь тэр чигээрээ л ингээл аз жаргалтай баяр хөөртэй ч юм уу бас өнгөрөхгүй штэ. Хэдий ингээд аав ээж маань тэгээд ийм гэр бүл маань намайг ийм элбэг хангалуун өсгсөн ч гэсэн би тэр бүгдийг яг тэгэж байнга бас мэдэрч өснө гэж байхгүй штэ. Тийм болохоор яг ийм надад бас хэцүү санагдах үе байна. Тэр үеүдтэй болохоор орой ингээ унтахтаа болохоор ингээ өөртөө итгүүлдэг тэр байсан зүйл нь ингээд маргааш болоход л ингээд бүх зүйл дээрднэ гэж боддог байсан. Тийм болохоор ингээд нэг тийм гэл одоо яана гэж санаа зовоод ч юм уу эсвэл ингээд нэг тийм тэр бодлын гүн рүүгээ өдөр болгоно гэж автдаг байсан гэх юм уу. Яг тэр унсан үеүдтэй. Тэгээд яг маргааш нэр үнэхээр дээрдэн гэл тэл маргааш өглөөс ирэхэд яг юм арай дээрдсэн юм шиг санагддаг ч юм уу. Тэгдэг байсан. Тэгэд одоо бодоход бол одоо би яг ингээд унтахтаа ингээд өнөөдрөөс маргааш арай дээрдэн гэж мэдгүй одоо хизээ хамгийн сүүлд тэгэж бодож унтснаа бол санахгүй. Энэ бол яг нэлийн дунд ангиас доошох миний бодол байсан. Нэг ахлах гинтертэй бол сайн санахгүй байна. Тэгээд мэдгүй яг үндэ нэг тийм унтаал тэг маргааш нь ингээд бүх асуудал дээрдэн гэдэг чинь бас тийм ч үнэн зүйл биш штэ. Яг өөртөө энийг бол би өөртөө л хэлждэг байсан л да. За. Сүлд юунд чанга инээсэн бэ? Би яг энийг ярмаар байсан аахгүй юу? Бичлэгэн дээрээ ч юм уу ингээд хаан чимдээ ер нь ингээд нэг хуваалцмаар байсан. Яг одоогийн яг бодож байгаа бодлоо үлдэмээр санагдаад саяхан гинт нэрэн би хизээс үлд инээлээ. Юунд инээлээ? Яг инех зүйл гарч байгаа юу? Тэг гол нөгөө чин сэтгэлээсээ дотроосоо гарч байгаа тэр инээд. Тэгээ нөгөө гэтээ хүмүүс бас би ингээл найзуудтайгаа байж захтаа ингээл нэг юм тас гэж инээдэг байхгүй юу? Гэтээ ингээд зарим хүмүүс тэрийг ингээд илдэг биш гэж боддог л ахaltaа. Гэтээ тэр нь ингээд нэг юм цалигсан биднэрт санагддаг. Тэгээд хамгийн сүүлд яг тэгж нэг халигж цалгиж тийм дүүрэн сэтгэл хөдлөлттэй инээс үе бол бас яг сүүлийн үеүүдэд бол үнэхээр байхгүй байгаа тийм.
Гэтэ яг хөө ингээл нөхцөл одоо юм хөгжилтэй зүйл болоод сайхан зүйл болоод эсвэл ингээл яг энийх зүйл болонгууд бас худлаа энийгээ даам үг хэрэггүй л дээ. Мэдээж яриг яг хөө ингээд инээж байгаа юм. Гэтэ тэр нэм яг тэр нөгөө нэг ха хи гэж инээдэг тэр халигц цалигсан инээд биш байгаа даахгүй юу. Тэгээ тэрийг нэг юунаас авч ийнө вэ гэхэд би бичлэг үзээд, кино үзээд, нэвтрүүлэг үзээд, хошин шог үзээд ч юм уу тэгтээ яг ингээд нэг хаяа нэг инээж байгаа. Хүн ингээд инээх хүртэл ингээд настай, ажил мэргэжилтэй, амьдрах орчинтой, холбоотой болчихно гэдэг чинь яасан сонин зүйл байдаг юм бэ? Одоо ингээд хамгийн сүлд заяа ингээд бүр ингээд инээхээр ингээд энэ одоо нөө ойртой бичлэг хийгээг болохоор ингээд үг орж ирэхгүй яг юм. Юусоо юм ойрхон биш вэ? Яг ингээд ихэрч унаал инээдэн штэ. Хамгийн сүлд тэгэж инээснээ бол яг их сургууль байсан байх л гэж бодож байна. Мэдгүй тэрнээс хойш бол яг ингээд ихэрч унаал бүр ингээд болцоодтэй өвдөөд байна гэл. Яа. Гэтэ яг ингээд тэр мэдрэмж бас үнэхээр гоё байсан гэдгийг. Яа. Одоо ингээд дурсаад сууна гэж бас бодсонгүй. Тэгээд тэр болохоор нөгөө нэг хүрээллийн хувьд юу байгаа хэл та. Одоо би нөгөө ингээд найзуудаасаа холтойгоо очраас тэгээд нэг байн уулзах боломжгүй байгаа учраас тэгээ ямар сандаа л сая сар хагасын өмнө цэндэтэ очиж тэрийг бүр ингээд зорж очиод цэндэ дээр очиж уулзаж байгаа байхгүй. Тэгээд уулзсан чинь яг гоо ингээд өөрийнхөө нөхцөл байдлыг тэгээ яг бодож санаж байгаа зүйлсээ хэлсэн ч гэсэн ийм бас тухтай яриад илгэж бас сууж чадаагүйгаа ойлгосон. Тэр нь яг зүгээр яг тухайн энэ миний сэтгэл зүйтэй холбоотой байсан байж магадгүй зүгээр юм. Зүгээр л ингээд тэ альч сэдвийг хамж яриад тэгээ тэр нь ингээд үргэлжлээд байж ах тийм сэтгэл зүйтэй би бас байгаагүй юм шиг. Гэтэ уулын бит хоёр хангалттай нэг бүтэн өдрийг ингээд бидээ зориуллаад юм ярьсан ч гэсэн яг одоо нэг тийм миний зүгээс үл юм час хийсэн яриа би өрнүүлж чадаагүй юм шиг тэг санагдаж байгаа. Хөрөө. Хей, шинэ 7 хоног юм уу? Ажилдаа чириж байна. Амралтаар айгуу тухтай амарсан. Тийм одоо 7 хоног. Гэтэл би жоо яарах хэрэгтэй байна. Өглөөний дагшаа. Норн тул ороод явж байна. Маргааш би Эрдэмтэн гээд байгалийн ухааны зохион байгуулах хөрхөн өдрлөг болох байхгүй юу? Тэгээд нөгөө нэг цомныхоо стикерийг аваад явж байна. Хөх, тохотон байна. Хүмүүс гэстэй үнхээр байна. Би ч одоо цагаан сараар юу нь бол ингэж хотод байгаад тэгээд энийг төвжирлийг, энийг хөл хөдөлгөөнийг мэдэрч үзээгүй хүн шүү дээ.
Өглөөний минь өнөөдрийг маш амжилттайгаар өнгөрүүлэх юм бол энэ 7 хоног ер нь бол одоо гарчиж байгаа гэсэн үг. Гараад явж байгаа юм.
Ер нь бол тийм эстэй. Тэгээд нэг хумсныхаа төлөө цаг хүлээгээ тэгээд цагийн дараа ирчихчихэд яах юм бэлээ. Нөгөө өмнө хэлсэн хүн дээр маань 2 хүн байгаа маань л та. Тэгээд нэг нь одоо эхэлж байгаа. Тэгээд нэг нь шууд үргэлжлүүлээд байгаа гэж хэлж. Зүгээр өөр газар ороод янзлууч ёо. Яа. Миний зармаг бүр урсаад. Яг бодоолох шүү дээ. Зя. Би ингээд гэрээгээ хажуу талын хажуу талд ингээд сүн зармаг зардгийг мэдсэн ч гэсэн ерөөсөө авч идэж байгаагүй заяа. Тэгээ одоо авч идсэн ч үстэй гоё юм байна. Гэтэ бүр 100 идэгээс нэг тийм нэг идэг удсан болохоор гоё амттай даам лөө. Үнэхээр гоё. Энэ арай дээр өнцөг юм шиг байна. За тэгэхээр би энэ картыг заяа. Ямар ч байсан 10 хоногийн өмнө. За эсвэл яг ингээд 7-оос 7 хоногийн өмнө захиалсан за. Тэгээ 7 хоногийн өмнө хүргэлт маань ирсэн. Тэгэл би энийг итгэвчүүлэндээ гэж явсараа байгаад одоо л би итгэвчүүлэх гэж ингэ боддоо. Карт итгэвчүүлэх тийм завгүй ч ах шиг. Тэгээд би сая хартаа фазлаасан байгаа. Тэгээд сая фазлаасан чи хэдэн настай хүүхдтэй ингээд тэгэхээр би өөртөө гэ. Би ингээд 1 сарын 24-нд номоо ороод тэгээ яг фазлыг харангуйтаа яа би бүр үүнийг аммаар байна гэд даанчтай тэр үед шууд авах боломжгүйсэн учраас за цалингаа бухаар авъя гэд. Тэгээ 1 сарын сүүлийн цалингаар юу фазл авах. Гинт бодлоо цалин яалаа гэд. Ямар ч хэлсэн тэгээд зохицуулагдсан заяа. За тэгээд сая би за одоо нөгөөдгөө очиж авъя гэд номоо орсон чинь байхгүй юу яах вэ? Тэгээд нэг 3 хот төрлөлөө үлдсэн. Тэгээд би GoTo-гээс ийм 2 фазл авлаа. Тэгээд 1000-тай байхгүй нөө. Тэгээ би өмнө уус фазлын илүү үзег байхгүй тийм болохоор 500-тай зүгээр хаа. Би үүнийг ганцаараа явуулахгүй л дээ. Тэгээд хүчтэй ахаа. Гадаа хасах ёс байгаа. Одоо л зарим бид хоёр гадаах хүтнийг мэдэрч ах шиг байна. Ойрдоо юу тэгэл ажиллаа хийгээл байж лагаа уулна ингээд дүрснүүд авчлагаа л та даанч тэднэрээгаа ингээд нийлүүлээд тэгээд янзлаад тэгээд нийтэлж амжихгүй байна л та. Яг одоо бүр ингээд амар гоё юм заяа. Нэг тийм тухтай. Яа дэлбэ өнөөдөр юунуудаа төлцөхгүй юу? Өнөөдөр юу ирлээ? Тогны мөнгө. Байрны мөнгө. Тогны мөнгө биш ээ. Сүүхийн мөнгө. Энтрээ төлсөн байгаа. Би яг энэ байрны мөнгө, тогны мөнгө, ус дулааны мөнгийг нэг холд солиод идэм аа.
Тэгээ өнөөдөртөө хамт байсанд баярлалаа. Нэлээд богинохон бичлэг байсан байж магадгүй. Тэгээ амар цомцхон тэгээд юм муутгартай байсан байж магадгүй. Зүгээрдээ манайхан болно доо. Баяртай сайхан амарцгаагаарай. Яа. Тэгж халтарч унахтаа би ингээд яг босоогоор одоо ингээд босоогоор явж байгаа штэ. Тэгээ ингэж унангуудаа ингэ босоод ирсэн зэрэг. Яг тэгэл би нөгөө хурдан босох хэрэгтэй штэ. Тэгээ бүр ингэж унчаад ингэж босонгуудаа шууд яваад гисэн. Тэр ингээд бүр амар тийм бантмаар үйл явдлаас нөгөө нэг шалан дөнгөж арчсан чихтэйсэн болохоор миний нөгөө өсгөөт ингээд гулгаад тэг шууд ингээд биткойн тийм тэрнгөр нэг ийм удаашралтай юм ерөөсөө явагдаагүй. Яг үнэхээр ингэж зогсож байгаад ингэж хунчаад ингэж босоод ирсэн. Би санахгүй нэ тэр 2 секундэд л болсон баг.